Сэно. За нүүрэ бодохта сансаарай. Organic shopping шинэхэн контент. За Bell Hypoallergenic гэдэг Pershing алдартай makeup брэнд аль бие усны нэрхтэйгээр ирсэн байгаа. За бид шинэхэн контентоо яг энэ брэндтэй зориулж бүтээж эхэлж байна. За хөтлөгчөөр 50 туяа болон миний бие Марл Эрдэнэ нар хөтлөнө. За тэгээд нүүрэ будахтаа ер нь бол октод дунджаар 10-аас 15 минутыг зарцуулдаг юм билэ. Магадгүй энэс урт хугацаанд хүмүүс нүүрэ будаж болно. Эсвэл бас богино хугацаанд нүүрэ будаж болно. За тэгтээ ер нь бол өглөө болгон та бүхэнд шин саргааг мэдээлэл болон одоо бас хүнд хэрэгтэй. За одоо мэдээллийг түгээх зорилгоор бас нүүр будалтанд одоо бас хань олох зорилгоор энэ контентоо хийж байгаа юм шүү. За ингээд танаа битээр би биэндээ нэг мэдээллийг хуваалцсан. Би энэ мэдээллээ ерөөсөө танаад өмнө ерөөсөө одоо ярьж байгаагүй. За дээрээс нь өөрөө би бас энийг багахан судаллаа. За тэгээд би болохоор энэ удаа би арсны Demodex гэдэг айхтар ачиг байдаг юм байна. Арсны ачиг аа. Тий, арсны ачиг. Хүний биед одоо цагаан хорхоо ч юм уу ямар нэгэн шимэгчд амьдардаг шиг арсанд бас яг тийм одоо Demodex гэдэг нэртэй ачиг байдаг юм байна. За тэр ачиг маань яадаг вэ гэхээр нэг бол одоо хүний сормоосонд амьдарч идэг, нэг бол хүний арсанд амьдарч идэг. Харагдах. Ер нь бол энгийн нөлөөр ингээд амтын шиг төсөөлөгдөж байна л да. Бүр микс тий амтан. Гэхдээ 8 үлтэй амар амтан. Царай нь бүр амар. За магадгүй энэ дор ингээд үзүүлэх бах тий. Маш амар амтан байгаа. Тэгээд тийм амтан таны бид тий ингээд байна гэхээр бас амар байгаа. За энэ бол амтан юунаас олж үүсдэг юм бэ гэхээр за хүнээс хүнд одоо халбарлах байдлаар үүсч болно. За Organic Shop-т сүүлийн үед маш их хүмүүс батга үргэлжлээ болж ирсэн. За тэгээд энийг ингээ бас уг үнцийг нэг хайгаад явангууд салаануудаас хүмүүс их халдвар авч байна. За сайн салаануудаас ямар замаар халдвар авахгүй бүр сонирхолтой санагдчихлаа. За жишээ нь одоо жишээлбэл парлон байна тий. Нэг удаагийн хэрэгсэл ашигладгүй тиймэрхүү одоо салаанууд байлаа гэж ботход нүүр цэвэрлдэг парлоноор дамжиж болно. Яхуун замаар юм шиг. Яхуун замаар. За дээрэс нь бас гэр бүлийнх нь аль нэг хүн нь нүрэндээ Demodex ачигтай ах юм бол одоо бие биенийхээ хэрэгсэн алчуурыг хэрэглээд бас ачигтай болж болно. За тэгэхээр яаж одоо энэ амтан маань үүсдэг вэ гэхээр халдварлах боломжтой. За дээрэс нь гол одоо хоол хүнснэх юм бол одоо хүний биеэс ялгарч идэг тийм тослог байдаг. Туслахын болчрахаас ялгарч байгаа зүйл гэсэн үг юм шүү дээ тий. За. За тэгэхээр ер нь бол яг ийм одоо өвчнөдөө болсноо яаж мэдэх вэ гэхээр ер нь илт нүүрэн ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд сормоосон ч юм уу захтанж эхэлт юм байна. Тий. Захтнах за дээрэс нь улаах за дээрэс нь батга ингээд нэг хэсэг ингээд эхлээ жоохон гарч яснаа их одоо нэлээд том хүрээг хамраад тэгээд нүүж эхэлдэг гэсэн үг. За эхлээд нэг хэсэг энэчнээ гарч яснаа ингэж ирүүлөө яснаа нөгөө тишээ нь ингэж бас нүүх боломжтой байдаг. За тэгэхээр одоо яг тэр Demodex гэд нэрлээд байгаа хачигны маань одоо баас нь батга гэж бас ойлгож байна. Тий. Тэгээд яаж сэргийлэх юм ер нь Demodex-ээс яаж алга болох вэ? Энэ байгаад байгаа ачгийг. За энэ ачиг болохоор бас ингээд нэг төрлийн амтан учраас одоо бүр авгалтай өндөг байх үеэс нэхлээд одоо бүр ингээд том болоод одоо тий тэр үе бүхий л үед нь одоо ер нь бол нэлээд арчилгаа шаардна гэсэн үг. Тэгэхээр хамгийн багадаа ер нь бол 21 хоногийн тоош тамчилгаа бол хэрэгтэй. Ер нь бол өнөөдөр нэг юм хэрэглээд эсвэл маргааш нь одоо идэгнэ гэсэн үг биш. За тэгээд дээрэс нь энэ Demodex гэдэг энэ хачиг маань болохоор нэг онцлог нь хэм бол Vaseline тос өөх тосноос тосоор хоолж идэг учраас яг энэ одоо төрлийн зүйлийг арай бага хэрэглэх хэрэгтэй буюу гээлэн бүтээгдэхүүн хэрэглэж болно. За дээрэс нь
ерөөсөө нүрээ тулахгүй л ах юм. Тийм нүрээ тослохгүй. тослохгүй. Тийм. Лансийн зүйлсчүүл юм тий. Одоо зарим тохиолдолд хүмүүс ингээд нөгөө тослог их ялгарах гад байдаг тий. За тийм хүмүүст бол ихэвчлэн энэ маань бол бүр одоо хоёр дахь хам шинж буюу демотекоз гэдэг одоо өвчлөл болоо явчихна. За тэгэхээр энэ тохиолдолд ер нь яах вэ гэхээр салицилик асидтай тоник, за салицилийн хүчил гэдэг ер нь бол агуулгдсан одоо серум тий юу л вэ тэрийг хэрэглэх хэрэгтэй. Demodex устгагч одоо тийм тусгай найрлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр нөгөө одоо бид нар чинь ингээд дээр аягүй чухал шүү дээ. Буруу дээр сонгож хэрэглүүл бас батгалшны шалтгаан болдог юм дээр гэж хүмүүс хэлдэг тий. Тэгэхээр дэрэн дээр наалтах уу? Одоо ингээд нөгөө харагдахгүй юм чинь. За бид нар бол энгийн хүн бол ингээд нэг 7 хоногт нэг удаа дээрээ сольдог бол яг энэ Demodex ачиг одоо үүрлцэн гэдгийг мэдэж эхэлснээс хойш өдөр болгон Demodex гэдэг энэ одоо ачиг чинь дэрэн дээр ч очиж наалдаад нөгөө эмчилгээ явагдаад идэг мөртлөө дахиж нөгөөдгөн дээр очиж хөвтөд ах юм бол ингээд ерөөсөө эмчилгээ үр дүнтэй байхгүй. Тэгэхээр нэг удаагийн хөвөн одоо байнгын нүрээ угаахтаа юм алчуур ерөөсөө хэрэглэхгүй нэг удаагийн хөвөнгөөр арчиж шууд хаях нь байна. За дэрнийхээ удыг ерөөсөө өдөр болгон ингэж байнгын солих нь байна. Маш цэвэрхэн байх хэрэгтэй. За тэгээд нөгөө батга үрүүлслийн гол шалтгаан чинь бас нөгөө дотроосоо бид нэр халуун ногоо аригтарс тий. За дээрээс нь газтаа шарсан битаа тий. Эдгээрийг хэрэглэхээр одоо хүний тослог бүр их ялгарч идэг. Тэр тослогоо ялгаруулахгүй тул баг зэрэг одоо хоолндоо анхаарах хэрэгтэй болох нь. Ер нь бол ингээд цогцоор нэмжилж иж одоо асуудлаасаа амжирахны органик шопын хувьд болохоор яг энэ төрлийн одоо асуудалтай тэмцдэг True Alchem гэдэг брендинг салицилик асид гэдэг серум байдаг. За энэ серум гэдэг тоник нас Demodex гэж нэр орж ирээд Demodex-ийн юм хэрэглэнэ гэдэг тий. Тэр хоёр ер нь бол яг гол эмчилгээний юм. Тэгэнгүүт ингэж болох юм биш үү манайхан бас гэрээ нөхцөл нөгөө хачигны машин ингээд гарцсан матрас үргэлдэг лөө одоо нэрийг би яг сайн сандгүй ингээ хачиг стотог машин ингээд гэрийнхаа цагаан харгалал матрасын юмээс харуулад тэгээд айгүй хэцэгтэй нэр хэрэгэлт юм билээ. Бас тийм юм өдөр тутамдаа харгалуул бактери өрчихгүй байх юм байна тий. Тэгээд Demodex үсгэсээр хилж авах юм байна тий. За тэгээд яаж тодорхойлох вэ? Яаж мэдэх үү тэрийг за захтнах юм байна. Гэтэ яг ингээд тодорхойлдог аппарат өнтер ч юм уу байдаг юм болов? За ер нь бол нөгөө аппаратаар л яг харагддсан байлээ л дээ. Бүр ингээд яг арсан даавар ингээд мөлхөөд ингээд явж идэг. Тийм. Маш амар харагддаг амт байлээ. Би харсан чинь яж хаад би яг юм мэдчих та тэр одоо мэдээллийг судалсныг ч хэлэхөө бүр ингээд эдмэргүй санагдтал амар муухай царайтай амт байдаг юм билээ. Тэгэхээр хамгийн түрүүнд ерөөсөө өөрөө яаж онцлох вэ гэхээр нуруу болон цээжээр те мөн чихний хэсгээр тийм тэр нь болохоор Demodex байх магадaltaй мөн эрүү шанаа зэргээр одоо гарах тохиолдлоо мэдэж болно, захтнах одоо тийм асуудал байвал мэдэж болно. За тэгээ бүр илүү авшруулж үзэх юм бол одоо юугаар онцлогч аппаратаар харахад яг харагдана. Тий. За тэгээд ерөнхийдөө мэдсэн тохиолдолд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо үржээл бүр гэр бүл бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ өгөхгүй тий яг Demodex-ийн хэмжлэнд хэрэглэдэг бүтээгдэхүүн сонгож хэрэглэхгүй бол үр дүнгээ өгөхгүй байна гэдэг ч гэсэн манайхан батаа ерөөсөө дээрдэхгүй бүр ихтэй дээ гэдэг. Магадгүй тэрийг бүр хоолойж тэжээдэг юмнууд бид нар хэрэглээд бийж болцсохгүй юм тий. Би тэгээд яг өөр дээрээ ингэ санаж байгаа хгүй. Би нэг оюутан байхдаа миний сормоос л ингэ захнаад байдаг. Чи бүр сормоосаа ингэ мojод идэв. Тий. Ингээ хинтээ амжилт. Тэгэхээр яг мөн байсан байгаа хгүй. Тухайн үедээ мэдээгүй тэгээ яаж байгаач бас идгээсэн тий. Тэгээд яг хүмүүс бол тэрийг анзаарахгүй л яваад идэх юм байна. Тэгээд арсан дээр ч гэсэн ингээл нэг ганц хоёр ингээл захтнангууд нь бүр ингээл амар захтнахгүй шүү дээ тий мэдээж ингээл нүрээ ингээл мачтлан захтнахгүй шүү дээ тий халь тал нэг эргэнэл тий мэдрэмж бол төрүүлдэг. Айс эргэнээд байгаа. За гоё үнцэнтэй мэдээлэл өгсөн хөт сүжүүд маань маш хэрэгтэй мэдээлэл өгсөн марлада баярлалаа. За тэгээ өнөөдрийн бит хоёрын нүүр бодлтыг ингэж манай Porsche Alter брэнд Bell Happy олгож байгаа юм бүтээгдэхүүн дээр бодлт хийсэн байгаа. Тийм. Чиний гэхдээ энэ өнөөдөр хийсэн бодлт чинь бүр айгүй өөр харагдаж байна чи юм
Ерөөсөө ингэж надаас бодож тийг байгаа. санагцсан. Бодож тосоод би талан таарсан. Тэгсэн чинь айгүй өөр шин дүрх гарч ирсэн. Чиний Ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ? над дээр болохоор Бэйлийн ерөнхийдөө ер нь жоохон нэлээ нөгөө арьс өөдөө учраас 2-3 төрлийн консилерийг хэрэглэсэн. Stick concealer болон за brushing concealer гэдэг өөдөрөгчөд хэрэглэсэн. За тэгээ сатин foundation гол нөгөө суурналж өгсөн. За тэгээд natural beauty-гийн loose powder, за aloe vera powder гэсэн. Ер нь бол хайлж хэрэглэсэн. Хайлж хэрэглэсэн. Ер нь бүх брэндүүд хайлж хэрэглэсэн. Тэгээд сармасны продукт гэхэд Bell бишээ юу контур гэхэд Bell. Тэгээд энэ нөгөө юуны өмг гаргалтыг нүдний бодлтыг болохоор Bell-ийн professional тийм шаналан гаргасан байгаа. Тэг би ихтэй зарим нь сайн харж чадаагүй. Янз юм холиол хэрэглэсэн. Ер нь гэхдээ бүгд Bell-ээр бодсон. За чиний бодол баярлаа. За миний бодол болохоор бас их өрмөс болсон байна. Тийм би яг хар хон шиг болмоор байна гэж артисттай хэлж агаад тэгээд нүрээ будалсан. Тэгээд яагаад ч юм уу өдөр тутамдаа бид нар нөгөө энгийн бодол хийсээр хагаад уйдчихдаг. Тэгэхээр хаяа нэг жоохон өөрчлөлт хийж өөрийгөө бас нэг өөрөөр хармаар санагдаад тэгээд ялангуяа энэ бодолтод контрод бүр аюу хэрэглэгдсэн. Над дээр энэ одоо бодолтыг хийхэд 3 төрлийн контур ашигласан. Нэг нь болохоор одоо энэ яг сүүл рүүгээ жишээлбэл аюу тод гардаг, эхлээд аюу бүдэг гарч байгаа сүүл рүүгээ тод гардаг. Жишээлбэл open eyes гэдэг eyeliner байна. За яг гол хэсгийнх нь одоо тийм гол контур болохоор intense гэдэг eyeliner хийсэн. За мөн дээрээс нь одоо энэ доогуур ингээд сэтгэлгээ хийсэн юм одоо контур нь болохоор liquid eyeliner гэдэг hypoallergenic буюу яг харшилтай эмэгтэйчүүд зориулагдсан тийм одоо контур юм ашигласан байна. Нүрэ бодохтаа сонсох суугтай хамт байсан. Баярлалаа.